Зя юу яцгаандаа guys. MLB-ийн season хэдхэн хоногийн дараа унлаа штэ. Би эмот орчих гээд үнэхээр амжихгүй юм да. Энэхүү шинэ season маань шинэ лого, шинэ баатар, шинэ UI, шинэ MCL мөн matchmaking system нь ч өөрчлөгдөж байгаа. Үнэхээр гоё season болох нэ. Энд ч бас нэг тийм Naruto-г санагдуулаад байгаас та нар сонсоод үзтээ. Мөн KOF Hunter X Hunter event-үүд гэж нэг гал гарсан event-үүд гарах нэ. Ядаж байхад болмоонд хүртэл намайг найз охинтой болохоос өмнө царайлаг болох гэдэг шиг үзэлдэг гэж. Бичлэгийн өмнө хамтран ажиллагч 1xbet-тэй баярлалаа. Надаар хэлүүлт үений юу гэдгийг та нар мэдэн дээ. Тайлбарлах шаардлагагүй байна. Миний Konkana гэсэн промо кодыг анхны цэнгэлтэнд ашиглах юм бол 100% бонустай байгаа шүү. За тэгээд заавал 18 хүрсэн байж ороорой манай түнэр тэгээд 18 хүрсэн байсан ч тэгээд баг тоглоорой. Санхүүгээ тооцсон шүү. Би хэлсэн шүү. За тэгээ бичлэгэнд орцгоё. Hero Adjustment дээр Hanzo болон Lee Sun-shin хоёр өөрчлөлт авсан байна. Sassin Ninja Hanzo илүү дог зогсолттой болсон байгааг харж байгаа. Өөрийгөө согтуу мастер гэж бодсон юм байх та. Харж байгаачлан 2 дугаар скил нь шилждэг. Тэгээд 5 удаа зөхөж байж бап хуулгайлна. Оо, ямар дажгүй анимашнтэй юм бэ? 2 дахь скил нь зохилтынхон тоонд ордог. Сүнс болдог анимашн энтер нь шал өөр болсон. Хоёр нь бас л шилждэг юм байна. Стакийг нь дүүртэл зогсон зөхөөгөө нэгээ дараадаа нохоо шиг хаздаг юм шиг байна. Мопон дээр нэг нь ордоггүй. Ер нь тоглоход их л кайфтай болж байгаа мэн да. Гэхдээ ойлгомжтой гарангуйтай шуудлаа бангийн баатар болно л доо. Зя тэгээд загасчин залуу Lee Sun-shin маань бас ч хүү загас барих гэж явж байгаад Катитаг бариад үерхчихсэн сэргэлэн дураг шүү. Мань хүн завин дээрээ сууж явахыг хүссэн бололтой. Өлтөө дарах болгондоо заваа гаргаж ирж ундаг. Тэгээд дайсныхаа байршлыг нь мэдэнгээ тэр заваа хүн мөргүүлээд дэмэж өгдөг. Мөн сэлэм ном сум хоёрыг ялгаж зохиох боломжтой нэмэлт тойрог гаргаж өгсөн нь сэлмээр зохиох зайг илтгэнэ. Бас сэлэм зохиох уу харавх уу гэдгийг нь ялгаж харуулдаг болчихсон байгаа нь ер нь бол тоглоход их амархан болгож өгчээ. Дараа нь 12 сарын 21-нд season 35-ын шинэ баатар гэж үнэн халуун цустай арслан бар шиг баатар байна. Joy эрэгтэй хөлбөр юм уу хайшаа. Маанан талтаа орохоор скиллүүд нь бофолдог. Нэгдүгээр скилл нь хүн зохих юм бол Martis шиг эрэгдэг. Хоёрдугаар скилл нь шилжээ зохидог нэг тийм ийнтэй төстөөрхүүд юм уу да. Ультимейтийг нь манагийн дүүргэж байж итгэвчүүлдэг ба бар ууж хувирснаа ингээ амнаасаа нэг л удаа галт бөмбөг гаргадаг. Ер нь энэ их алга шинжтэй баатар нөө. Би лавын баатрын мэн хэрэг болгоно. Дараагийн апдейтаас ранг тоглохоос өмнө ямар рол дээр тоглох гэдгээ сонгох боломжтой болж байгаа юм байна. Чи хэрвээ зөвхөн jungle гэдгийг нь сонгох юм бол чи зөвхөн тэр рол дээр л тоглох болно гэсэн үг. Мөн 2-3 ролыг зэрэг сонгож болох ба тэр гурвыг чинь аль нэгэн чам дээр рандомоор таарч тоглоно гэсэн үг. Рол булаацалтах ер нь асуудал байхгүй л болж байгаа шиг байна. Дараа та нар анзаарсан л бах. Ийшээгээ орохоор нэг юм гараад ирчихсэн байгаа юм. Энэ бол нэг тийм MCL илүү сайжруулсан хувилбар байгаа юм л да. 12 сарын 27, 12 сарын 21-ний шөнийн 6 цагаас 12 хүртэл MCL-д оролцож болдог шиг яг тэр шиг орж болно. Өөрийнхөө багийг бүрдүүлээд оролцоод ялах юм бол англи тус бүр дээр шагналтай. Танай баг бүр ингээд энэ Divine Championship гэдэгт нь хүрч чадах юм бол бүр амар их diamond өгнө гэж байгаа юм. Тийм болохоор оролцоод үзэхэд амар гимгүү. Заавал оролцоорой guys. Өөрсдийгөө хэр сайн тоглодог гэдгээ мэдхээс гадна бас diamondтэй ч болчих юм билүү. 12 сарын 21-нд season унснаар Kimi first recharge skin, харин Minsitar season skin болох юм байна. Үүнтэй хамт Killing Team Mythic skin ч гарах болно. Дараагийн season-ы баатар бас зарлагдсан ба энэ бол Kelia гэдэг. Мөн хит хитэн баатаруудын дүр төрх нь өөрчлөгдөж байгаа. Тэр чөөг хардаа ножигт болсон байгаа зү. Алиса Idora хоёрын Lucky Box skin revamp хийж байгаа бөгөөд Gatotkachiгийн Lucky Box skin revamp хийчихсэн. Энэ скинүүд нэг юм уу 2 сарын сүүлчээр Lucky Box event дээр гарах байх гэж бодож байна. Алдартай эрдэмтдтэй санаа авч ийм collab skin хийж байгаа юм шиг байлээ. Үүнд нь энэ Xavier Lunox Florian байгаа. Alucard special skin 1 сард гарна. Мөн Rafael цагаан сарын skin гарнаа гэж байгаа шүү дээ. Нөгөө нэг Blazing Bonds скинүүд ч одоо юу болгоо ийцсэн юм бэ?
Дүр төрх нь бүр амар сонирн болчихжээ. Гэхдээ skill effect-үүд нь бол амар сайжирсан юм байл л дээ. Надад л дүр төрх нь амар гой санагдахгүй байна. Одоогор энэ хизээ revamp хийхин сайн мэддэхгүй байна. Монголоор орчуулбал бүдүү муур гэдэг нэг тийм коллаб скин гарч байгаа юм байна. Хизээ гарах нь тодорхойгүй байгаа ч гэсэн их дажгүй скинүүд гарах шинжтэй. 25 оны 1-р сарын Starlight скин бол ирээдэл, 2-р сарынх нь Zushin, 3-р сарынх нь CC байгаамаа. Grand Collection-ийн ивентийн хувьд 1 сард Aurora-гийн коллектор скин, 2 сард Trislaгийн коллектор скин, 3 сард Florian-ы коллектор скин гарна. 2-р сарын үед Baratsi Epic скин гарна. Харж байгаачлан Бородгийн Abuberen ивенттэй төстэй байгаа. 399 diamond-аар худалдаж авах боломжтой л гэсэн үг. Хоёрдугаар сарын үед Matilda-гийн Lucky Flip ивент гарна. 3 сард Selena-гийн Zenith скин гарах юм байна. Энэ Johnson карта guys. Johnson-гийн Legend скин 1 сарын 18-нд Magic Wheel Shop дээр гарахаар товлогдсон байна. Legend скин авахар төлөвлөж байгаа хүмүүс бүгдээрээ үүнд мөнгөө суглуулж эхэлвэл яг одоо л баг та. Та нарын маш их асуусан Hunter x Hunter ивент 1 сарын 4-нд гарахаар болсон байна. Тэгээд Cecilia, Harriet, Dairot, Julian гэсэн бааtruуд дээр гарах юм байна. Анимехэн дөрүүдийн нэрийг нь сайн мэддэггүй үздэг болохоор. Тэгээд би гайхдаг л энэ шар үстэй нөхөр эрэгтэй юм болов уу, эмэгтэй юм болов уу гэж. Ивентээс скинийг худалдаж авахын тулд нийт 1200 крест хэрэгтэй. Жаахан үнэтэй болж магадгүй юм байна. Тэгээ Prize Pool дотор нь ч тэгээд нэг олигтой скинүүд байгаа мó та. Тэгээд ивент төхөөдрөнгүүт нь би тэгээд хямдхан авах арга заах болно үзэгчтэй. Тийм болохоор та нар subscribe заавал дараарай. Яг одоо мартаг байгаа дээр л дарчихсан. За тэгээд дараагийн ивент бол Coff байгаа. Миний өмнө хэлснээр 2 дүр сонгож байгаад аль нэгийг нь 50-50% авна гэдэг баг худлаа болсон юм шиг байна уу. Тэгээд энэхүү ивент маань 2 сарын сүүлчээр гарна гэдэг нь тодорхой болсон. Энэ ивентийг нэг тайлбарлах шаардлагагүй та нар ойлгох бах. Бингогоор үздэг. Prize Pool дотор нь янз скем бас байгаад шиг байгаамаа. Тэгээд энэ ивентийг төхөөдрөнгөт би бас бичлэг хийн. Нэг юм уу 2 сард Рамадан гэд нэг ийм ивент гарна. Энэ ивент бол Ruby-гийн скиний нэг ивент байгаа юм л да. Өдрийн таска биелүүлээд цуглуулсан оноогоор дарсаар байгаад тэгээд энэ 2 скинийг авах боломжтой. Тэгээд түлхүүр цуглуулад энэ одоо утас очих юм байх та одоо би сайн ойлгохгүй л. Энэ ихтэй өөр шагналаар солигдож магадгүй л. 12 сард гарах ганц нэг ивент нь Whaley Annual Starlight скин 12 сарын 30-нд гарах юм байлээ. 3 сард бүр Naruto-гийн collab скин гарна гэсэн шүү guys. 2 сарын 3-нд Kishin Densetsu гэдэг ивент гарах юм байлээ. Энэхүү ивентэд Angela, Carrie, Lancelot-ийн скинүүд байгаа. Тэгээд Ramadan ивенттэй хамт ингээд бусад epic скинүүдийг авдаг нөгөө жижиг ивентүүд буцаж ирэх юм байлээ. Тэгээд үзэгчтэй бичлэг таалагдсан гэж найдаж байна. Subscribe заавал дараарай. Одоо мартаг байгаа дээр л дарчих. Өшөө олон гой сонирхолтой бичлэгнүүд удахгүй оруулах болно. Тийм болгоо. Түр баяртай залуусаа.